За манай улсын аялал жуулчлалын салбар өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3% бүрдүүлж байна. За сүүлийн жилүүдэд манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа. За эдийн засгийг дээшлүүлэхэд ганц уул уурхай түшгэлсэн биш, аялал жуулчлалыг хөгжүүлэх жуулчдын тоог нэмэх шаардлагатай байгаа гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. За манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадрын үзүүлэлтээр дэлхийн орноос 90-с, за Аз номхон талаа 25 орноос 19 тэрмэлэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. За энэ сарын 3-наас 8-ны өдрүүдэд болсон за ITV Берлин олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улс түн шорноор оролцоод ирсэн. За ITV Берлин олон улсын үзэсгэлэнд оролцсноор тухайн улс оронд ирэх жуулчдын тоо 15-аас 30% нэмэгдэх гэсэн судалгаа байдаг байна. Ихэнх нь бол Оросын албаны улс хятадын жуулчид өмнө Солонгосоос 45 мянга, Японоос 19 мянга ч гэдэг юм. Казахстанаас 17 мянга. Тэгээд барууны орнуудаас бас нэг 100 гаруй мянган жуулч ирсэн. Зүгээр манай улсд ирж байгаа тээврийн боломж жаса шалтгаалаад ирэх жуулчид Оросын албаны улс Бүгд найрамд Катар тусаас ирэх жуулчдын тоо давмгайлдаг. Яг галтрыг байнга явдаг учраас. Бус газраас ирэх бол онгоцны багтаамжинд хязгаарлагддаг. Тэгвэл ITV-ийн үзэсгэлэнгийн ажлын мөрөөр байгаль орчны яамнаас байгаль орчин аялал жуулчлал, ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас засгийн газарт асуудал оруулж шийдвэрлүүлэхээр асуудлаа боловсруулж байна. Энд манай улсаас гадаадд онгоцны нислэгийн тоог нэмэх, шин шугам нээх. Хэрвээ манай иргэний агарын тээврийн хүчин чадал хүрэхгүй бол дэлхийн томоохон авиа компаниг аялал жуулчлалын зах зээлд тодорхой хэмжээгээр оруулах ийм асуудлыг засгийн газарт оруулж шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Бидний хувьд бол манай гишүүдийн гол тавьдаг юу бол энэ бол Монгол орн бол дэлхийн яа харахгүй аялал жуулчдын сонирхлыг татдаг бүр зорин очих бүс нутаг гэдгийг саяч ITV-ийн нээлтийн үеэр дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дарга бүр онцгой тодорхойлж хэлсэн. Бид нар хариуцлагатай аялал жуулчлал хөгжүүлэхтэй түүнээс зүгээр хэн дуртай бас ороод ирье гэсэн энэ гэхээсээ илүү хариуцлагатай, илүү их Монголд мөнгөө үлдээдэг, илүү яг аялал амралтай шугамар ирж байгаа ийм жуулчдыг дотор нь бол манайд бол бүхэл төрлийн аялал хөгжих боломжтой орн. За 2014 онд Монгол улсад 393 мянган жуулч ирж аялал жуулчлалын салбарын орлого за 253.8 сая доллар байсан байна. За засгийн газар 2015 онд 600 мянга, 2016 онд 800 мянга, за 2017 онд 1 сая жуулчийг хүлээж авахар төлөвлөж зорилт тавиад байгаа юм байна. За засгийн газраас аялал жуулчлалыг үндэсний тэргүүлэх салбарыг хэмжээнд тавьж төр хувийн хвшлийн түншлэлийг хүрээнд өргөжүүлж 2020 он гэхэд өрсөлдөх чадрын үзүүлэлтийг 80-д хүргэх, за дотоодын нийт бүтээгдэхүүний 14% бүрдүүлэх зорилт дэвшүүлээд байгаа юм а.